За баярлалаа. Дараагийн асуултаа асууя. За Булган аймгийн Хангал сумын малчин Эрдэнэ Булган. Тэгээд ерөнхий сайдд нэг хүсэлт байна. За бас салбарын зарим сайдуудаас асуулт хүсэлтүүд байна. За нэгдүгээрт энэ малчин гэдэг энэ нийгмийн бүлэгтэй холбоотой бүр тийм цогц бодлого хөдөлгөөн маягийн юм шаардлагатай байна. Та түрүү нүгэндээ хэллээ. Суурин иргэншил, нүүдлийн иргэншил хоёр улам алсраад ер нь хотын хүн, хөдөөний хүн гээд их тийм ялгаа зааг гараад байна гээд. Энэ бол хөгжлийн тухай өнөөдөр бид нар яриад байна. Хөгжил хэдийгээр нүүрс, төмөс, зам, дэд үтц, байшин байдлага мөн боловч хөгжлийн хамгийн чухал үнцэнтэй зүйл бол хүн юм. Ялангуяа би бол хөдөөний хүн юм, малчин хүн юм гэж ойлгоод байгаа. Яагаад гэвэл өчигдөр хошоологчид цугулж уулзаад ядлаа. Хошооноос зээл аваад трактор, комбайн, ногоон тижэл тариалах талбай, за үйлчлэлийн мал аваад ингээд зээлээ төлөөд малчид амьдарч байгаа ч гэсэн ганцхан зүйл байхгүй, тэнд нь мухардаад байна. Энэ бол энэ малчин хүн гэж хэмбэ? Энэ хүмүүс юу нийлүүлэх вэ? Бидэнд юу байгаа вэ? Ханган нийлүүлэлтийн энэ сүлжээ чинь яаж бий болох юм бэ гэд малчин хүн энийг мэдэхгүй болохоор хошооны энэ явц цаашаага мухардах одоо тийм магадлал руу ороод байна л гэж хараад байна л да. Бид нар малчин хүнээ бэлдэх хэрэгтэй байна. Өнөөдөр энэ бүсийн хуралдаан хийж байна. Энэ бүсийн чинь бас нэг чухал асуудал бол энэ мал аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйдээс түшгэлсэн нэмэн өсдөг шүндгсэн энэ парк аж үйлдвэрийн тухай яригдж байгаа. Энэ чинь бас л ханган нийлүүлэлтийн тогтолцоо гэдэг юм уу, нэг бэлдэх ёстой хүн нь малчин. Энэ 3 аймгийн малчин хүмүүс байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлээд байна гэхээр энэ малчин гэдэг хүнээ бэлдээ. Энэ нийгмийн хагал, талцал, хуваагдал, энэ баян ядуугийн ялгаа заагийг одоо улам холдогчихгүй тул малчин хүн лөө чиглэсэн Монгол малчин гэдэг одоо хөтөлбөр юм уу, нүүдэлчин гэдэг хөтөлбөр юм уу, ийм зүйлийг бүр үндэсний хэмжээнд санаачилж энэ малчин чинь соёлын өвд хийгч муу юм уу? Тэрийг нь хүлээн зөвшөөр. Энэ малчин чинь үйлдвэрлэгч юм уу? Тэрийг нь хүлээн зөвшөөр. Энэ чинь баялаг бүтээгч юм уу? Тэрийг нь хүлээн зөвшөөр. Одоо энэ малчин гэдэг хүнлүүгээ анхаарах цаг болсон гэж би хэлэх гээд байгаа юм. Малчин гэдэг нийгмийн бүлгийг одоо шовдолдог, үзэн яддаг ингэдэг биш. Дэлхийн нийт нүүдэлчин бэлчээрийн мал аж ахуйг шүтээд нүүдэлчин хүний үндэсэнд байгаль дэлхийг одоо байгаль дэлхийтэй нэг цул болоод амьддаг амьдралын хэм маяг үнцэнтэй гэдгийг дэлхийн нийт ойлгочод байхад бид нар нүүдэлчин малчтай нийгмийн хамгийн ядуу бүлэг хүн амын ажиллах хүчнийх нь 25% байгаа гэж хэлдэг мөртлөө ядуучуудынх нь 70-80%-ийг малчид бүрдүүлж идэг. Нийт гэр бүлийнх нь бараг 30% нь малчин өрөх айл байдаг. Гэтэл энэ хүмүүсээ улам нийгмээс нь алсруулад, холтгоод, хажиглаад, шоглоод ингэж байх нь зохисгүй гэж үзээд байгаа юм. Хэрвээ шинэ хошоог оновчтой болгоё, бүсчилсэн хөгжлийг оновчтой болгоё, 2-3 жилийн өмнөөс яасан тэр хөдөөгийн сэргэлт, шин сэргэлтийг оновчтой болгоё гэх юм бол малчин хүнлүүн чиглэсэн маш тийм одоо хүчтэй бодлого хэрэгтэй. Энэ нийгмийн бүлгээ анхаараач ял гэдгийг хэлэх гээд байна. Хоёрт нь үрийн туяа гишүүн хэллээ, таа ч гэсэн хэллээ. Энэ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн дэд бүтэц гэдэг энэ салбарууд чинь хот хөдөөгийн ялгааг бүр асар гүнзгий болгоод байгаа юм. Би ганцхан жишээ хэлье. Эрдэнэтэд сурах юм бол одоо сургалтын төлбөрийн нэгтэй сургууль 50% хөнгөлнө гэсэн чинь байхгүй. Өнгөрсөн жил миний 2 хүүхэд оюутан болсон. Одоо ингээ холигтуулаад 50% хөнгөлт байтгаа 100% хөнгөлт булганаас сонгогдвол судалцуул 100% хөнгөлнө гэсэн байхгүй. Энэнд Наранбаяр сайд хариулт өгөхгүй байгаа. Ер нь Эрдэнэ булганы хүүхэд хулан Булган аймгийн Хангал суманд сурснараа аав ээж нь хаана амьдарч байгаас шалтгаалаад боловсролын тэр чанартай хүртээмжтэй зүйлийг авч чадахгүй байх гэдэг л Монгол Улсын засгийн газар боловсролын яамны асуудал баггүй юу? Эрдэнэ булганы хэтвч хэр зузаан байна, нэмгэн байна гэдгээс шалтгаалаад хулан ямар боловсрол авж ийн гэдэг чинь гонигтай зүйл багхгүй юу? Эрдэнэ булган ямар ажил албан тушаал хашиж чинь, энэ дарга байна уу, төрийн албанд ажиллаж чинь, эсвэл малчин байна уу гэдгээс шалтгаалаад миний хүүхдүүд ямар боловсрол эзэмшиж байна гэдэг чинь гонигтай асуудал багхгүй юу? Энэ бол боловсрол дээр адилхан, эрүүл мэнд дээр адилхан, нийгмийн дэд үтц дээр адилхан. Хөдөөгийн сэргэлт, шин сэргэлтийн бодлого гэж 2-3 жилийн өмнөөс маш хүчтэй ярьсан. Хэрвээ сумын төв дээр инженерийн дэд үтцтэй амны хаус барих юм бол тэрний ипотекийн зээлийг шийдэж өгнө гэдэг зүйл тэр үеэр яригдчихсэн боловч одоо хүртэл байхгүй. Эрдэнэтэд одоо нэг өрөө байрны метр квадратынхаа үн 3,500,000-аас доошоо байхгүй. Тэрнээс дээшлээд одоо 4 сая л таазан тулж байна. Хөдөө шилж асуудал хөдөө байна. Хөдөө амьдрал болцоодоо гэдэг мөртлөө нийгмийн дэд үтцийн суур асуудлыг шийдэж өгөхгүй байгаад асуудал байгаад байгаа байхгүй. Заавал Эрдэнэтэд шингэх биш, Булган аймагт та 100 саяар амны хаус
инженерийн дэд үтцтэй байр авах юм бол газрын ингэ шийдэж өгнө, дэд үтцийн ипотекийн зээлийн ингэ шийдэж өгнө гэдэг энэ тогтолцоо ч одоо хүртэл ажил болохгүй байгаа байхгүй. Өнгөрсөн 6 дугаар сард сонгуулийн өмнөхөн Яаран Сандар малчны тухай хууль баталсан. Малчны тухай хуулийн дээр баталсан маш сайн заалтууд нь одоо хүртэл дагалдах журам нь байхгүй гэдэг үндслээр хэрэгжихгүй байгаа. Шүү. Энэ хуулийг хэрэгжүүлэх шатанд нь бас энэ салбарын яамдуудаа ажилуулж өгөөч гэдэг хүсэлт байна. Хамгийн чухал зүйл давтан хэлье. Монгол малчин гэдэг юм уу, нүүдэлчин Монгол гэдэг юм уу, малчин гэдэг нийгмийн бүлэг рүү хандсан үндэсний том хөтөлбөр гаргаж өгөөч л гэж би бодож байна. Энэ хүмүүсийг соён гэгэрүүлэх, дахиад апдейт хийх, энэ хүмүүст анхаарлаа хандуулах цаг болсон шүү гэж хэлэх гэсэн. Иргэн Эрдэнэ болгон маш чухал саналуудыг базаад хэллээ. Баярлалаа. За дараа